Нэгдсэн үндэсний байгууллагын суурин зохицуулагч Аква Хэрдэн орон нутгийн томилдоо дархуул амгаас эхлүүллээ. Өнөөдөр аймгийн засаг дарга Аз жаргал болон албаны төлөөлөл нэгдсэн үндэсний байгууллагын суурин зохицуулагчийн газрын суурин зохицуулагч Аква Хэрдэн хүндэтгэн хүлээн авч уулзсан юм а. Уулзалтаар аймгийн онцлог давуу талд тулгамдж буй асуудлуудыг хүндэн ярилцсан юм. Цаашид орон нутагт тулгамдж буй асуудлуудыг дэмжин ажиллахаа илэрхийллээ. Иргэдийн амьдрах таатай орчин нөхцөлтөө завхар хотоолох бүрэн боломжтой. Суурин зохицуулагч Аква Хэрдэн онцоллоо. Аймаг орон нутгийн нөхцөл байдал хөгжлийн боломжтой танилцсан цаашийн хамтын ажиллагааны зураглалаа тодорхойлсон өргөгөөж уулзалт болсныг онцолсон юм а. Тэгээ ер нь бол миний хувьд бас л одоо их зүйлийг сурч танилцах шатан дээр байгаа. Гэхдээ ерөнхийдөө Монгол улсын хэмжээнд Дархан Хавлын аймгийн хувьд ч гэсэн хөгжлийн маш тийм одоо таатай боломжууд нөөц боломж гэж харагдаж байна. Тэгэхээр одоо санхүүгийн нөөц боломжийн хувьд бол ч гэсэн ерөөсөө асуудал биш гэж би харж байгаа. Ялангуяа Дархан Хавлын аймгийн хувьд ч гэсэн тэгэхээр орон нутгийн одоо удирдлага захиргаа маш оновчтой бодлого хэрэгжүүлж чадах юм бол ялангуяа танаас засаг даргын хувьд их олон шин сайхан санаануудыг гаргаж байна. Тэгэхээр Монгол орны хувьд бол бас залуучууд нь боловсрол эзэмссэн маш тийм одоо ирээдүй өнгөлөг үүдтэй гэхээр харагдаж байна. Нөөц боломжоо зөв ашиглаж чадах юм бол одоо асуудлуудыг зөв шийдвэрлэх гарцууд маш тодорхой харагдаж байна. Мэдээж одоо асуудал бэрхшээл бол байгаа. Хүн амын нийт улс одоо аяараа 28% буюу ядуурлын одоо доод түвшинд амжиргааны доод түвшин гэсэн ингээд доогуур байгаа амьдарч байгаа энэ байдлыг бид нар засах одоо өөрчлөх энэ нийтлэлээр ямар нэг зүйлийг заавал хамтдаа хийх шаардлагатай байна. Ялангуяа одоо Дархан Хавлын аймгийн хувьд ч гэсэн бусад газруудтай адилхан гэр хороолт одоо хүмүүсийн амьдрах таатай орчныг бий болгох хэрэгтэй байна. Төвийн халаалттай төвийн одоо тухайн үеийг газар нутагт хэсэгтээ халаалтын асуудлыг, бохрын асуудлыг болон одоо зөв шийдлүүдийг гаргаж иржтэй эрчим хүчний хангамжийг нь зөв шийдэж өгөх юм бол бид нар тухайн газар нутагтаа хүмүүс илүү таатай амьдралын тийм таатай нөхцөлийг бий болгох боломжтой гэж харагдаж байна. Энэ тал дээр танай засаг дарга бас маш олон шин санааг одоо гаргаж байна. Энэ талаас нь би маш олон зүйлийг ч гэсэн суралцлаа. Тэгэхээр яаж одоо орон нутагт аслагдсан газар байгаа малчин болон гэр хорооллын иргэд ер нь амьдралын чанараа сайжруулахад хэрхэн яаж дэмжих вэ гэдэг талаар бид нэлээд сайхан санал солилцлоо. Ажлын хүрээнд нэгдсэн үндэсний байгууллагын хүнсүдэ аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж байгаа хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих төсөл жижиг дунд үйлдвэрлэл өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцсан юм а.